За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр өмнө нь өгсөн нэмэлт даалгаврын бодолтыг танилцуулах гэж байна. За өгөгдсөн зурган дээр бодлогын өгөгдлийг тэмдэглэе. За бодлогыг бодохын тулд эхлээд төлөвлөгөө гаргая. За B дигнал нь квадратыг 2 тэнцүү тэгш өнцөгт гурвалжинд хуваана. За гэдгээс ABD тэгш өнцөгт гурвалжингаас квадратын талыг олбол 2x квадрат тэнцүү AB квадрат болно. За AB дигналын хэмжээг олохын тулд улаан, хөх, ягаан перпендикуляр хэрчмүүдийг ашиглая. За үүний тулд улаан хэрчмийн үргэлжлэл дээр ягаан хэрчмийг зөөж авчрая. Мөн хөх хэрчим BC хэрчимтэй тэнцүү байна. Гэдгээс ACB тэгш өнцөгт гурвалжин үүснэ. За энэ гурвалжингаас AB гифтнүүдийг Пифагорын теоремоор олбол AB-гийн квадрат тэнцүү AC-гийн квадрат нэмэх нь CB-гийн квадрат болно. За энд AC-гийн хэмжээ 8, CB-гийн хэмжээ 4 гэдгээс AB-гийн хэмжээ AB-гийн квадрат нь 8-тэй тэнцүү болно. Одоо квадратын талыг олбол хоёрын урьдчилан язгуурдугаар 10 боллоо. За энэ бодлогыг 9 ангийн энүүжин хэрхэн бодсныг сонирхъя. За энүүжин бодлогыг бодохдоо ягаан хэрчмээр талаа хийсэн ромбыг байгуулж өгснөөр эдгээр 3 тэгш өнцөгт гурвалжин дээр Пифагорын теоремыг хэрэглэж бодлогыг зөв бодсон байна. За баяртай хүүхдүүдээ.